компаниуд AI-тэй одоо нэг ус зарсан чимэл оюун суурилсан ус гэдэг заруултын таалыг харуулсан тий. Ямар нэг юм дээр ингээд AI юу гэдэг ингээд компани нэрээр тэгж аягүй дуртай болсон. Бүтээгдэхүүн дээр AI гэдэг үг оруулах дуртай болсон. Гэхдээ тэрийг яг бодит юун дээр буулгаж чадах цаг хугацаа нь бол бас ингээд нэлээд цаг хугацаа шаардсан шүү дээ. Нэлээд R&D шаардна, алдаж унаас сурах хэрэгтэй. Монголч яг тэрийг нэвтрүүлсэн компани маш яг бүрэн утгаараа ашиглаж байгаа компанид маш цогон биш үү. Тэгэхээр яг зөв энийг хэрэгжилж болох хамгийн ойрын жишээнүүд нь бол процессын автоматжуулалт байхгүй. Одоо манайх бол илүү санхүүгийн байгууллагууд ч гэсэн айгүй тийм финтек болсон, дижитал болсон гэж ярьдаг хэрнээ дотоод процессууд, мануал уламжлалт процесс айгүй хэврээл байгаад байгаа бүх газар. Тэр процессыг яаж автоматжуулах гэдэг хэрэг дээр энийг ашигламаар байгаа байхгүй нийтээр. Одоо ингээл зөндөө процесс болж тэндээс нэг документ авах тань дээр ингээл ажиллаа те. Гараж тэгэл ингээл янгуудаа дараагийн өндөө өгдөг, дараагийн өнд ингэж ингээл дараагийн шүтдэг ингээд нэг яг уламжлалтын процесс яваад байгаа. Тэр процессыг бүтэн human learning ашиглаад маш бага зардлаар автоматжуулж болох боломжтой байгаад байна. Гүн гүнзгий сэтг Thinkers podcast.